Эрдэнэт хотод доктортой ажил хайгчийн тоо дунджаар 1200 байдаг байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан дийлэнх ажлын байр нь жижиг хотолтой эрхлэх, барилга, зам гэх мэтчлэн улирлын чанартай тогтмол бус ажлын байрууд байгаа юм байна. За мэдээж зах зээл одоо эдийн засгийн бас одоо эрдэнэт үйлдвэрийн одоо санхүүгийн байдлын хүндрэлтэй холбогдуулж ажлын байрны одоо нэмэх өөр одоо нэмэгдэх юм бол жахан зогсон байдалд орсон. Тэр нь үнэн. Тэгээ одоо энэ одоо доктортой ажлын байртай болох асуудлыг бол бодлого болгож үйлдвэр байгуулж үйлдвэртэй одоо хамтын ажиллагааны хүрээнд ингэж ажиллана гэсэн ийм чиглэлээр явж байгаа. Доктортой ажлын байр хомсдож байгаа учраас эрдэнэт үйлдвэрээ дүшиглэж шинээр ажлын байр бий болгох бодлогыг нутгийн удирдлагууд баримтлаж байна. Ер нь залуучуудад залуу хүмүүсийг орон нутгад ажиллахад ер нь ажлын байрны хэр илбэг байдаг юм бол олдч ер нь тааруш шүү дээ. Ер нь тэгэл ажил олдоход хэцүүхэн л болоод байх шиг шүү дээ. Тэгээд ер нь өнөөдөр болохгүй битгэхгүй гэдэг юм ихэд хэлээд байхаас хэцүү. Айл болох болж үтгэрэл байхаас тийм ээ улс орны эдийн засаг ямар байгааг хүн бүхэн ойлгож байгаа. Тийм л юм. Ер нь ажлын байрны олдоц ер нь хэр байдаг юм бол тэгтээ ер нь яг хувийн байгууллага хотын байгууллага айлч газар яг оронтой гардаг юм байна лээ. Гол нь энэ халамжийн үйлчлэгэн дээр бүртгэлтэй одоо өөрийнхөө тим мэрэгжлийн хүн ийм ажил хайж ингэж явуулбал бас олдож байдаг юм шиг байгаа. Тэр тоол их ажлын мэст бол хэцүү шүү дээ. Одоо тэгэл орон тооны цомгтгол энэ тэмдгүүл юм болж байгаа юм чи тийм ээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн 2015 оны төлөвлөгөөнд импортын бүтээгдэхүүнийг орлох, дотооддоо үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнийг Орхон аймгаас нийлүүлэх төлөвлөгөөг тусгажээ. Энэ хүрээнд Орхон аймагт үйлдвэрлэсэн 22.3 тэрбум төгрөгийн үнийн бүхий бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэрт энэ жил нийлүүлсэн байна. Иймээс орон нутагта тодорхой хэмжээнд ажлын байрыг доктортой хадгалж чаджээ. Ирзээний үйлдвэр манайд одоо анх нэгдсэн явж байгаа. Лед гэрлийн үйлдвэр явагдаж байгаа. За ингээд бас нэлээ одоо хэд хэдэн том үйлдвэрүүд, жижигхэн бага уурын үйлдвэрүүд бас нэгдэж байгаа. Маскны үйлдвэр, жишээл ажлын хувцсны үйлдвэр гээл ингээд байж явагдаж байна. За мөн бид одоо энэ ажлын байрыг нэмэгдүүлэхдээ бизнесийг одоо боожуулах тийм инкубацийн үйлчилгээ явуулах гэдэг бизнесийн хөгжлийн төв байгуулсан байгаа. Энэ хөгжлийн төвөөрөө дамжиж одоо Эрдэнэтэд аж ахуй нэгжүүдийг боожуулж гаргах бизнесийн ийм ажлын байруудыг гаргах юм бодолтойгоор ийм одоо системтэй ажлууд явагдаж байгаа. Тус аймгийн тухайд ирэх онд бүсийн онцлогоо хэмжлэгээний төв нэгдэн түүнчлэн нисэх онгоцны буудлаа шинжлэх юм байна. Мөн 40 жилийн ойгоо угтаж 40 бүтээлч ажлыг эхлүүлсэн нь Эрдэнэт хотод ажлын байр нэмэгдэх боломжийг нээж байгаа юм байна.